За ерөөсөө ингээд маш товчхоноор хэлэхэд бол энэ нийгэмд шийдвэр гаргаж байгаа үйл явцыг харахад иргэдийн сэтгэл хөдлөлийг залуурдах, чиглүүлэх, түүнд тодорхой ашиг сонирхолтой үйлчлэл хийх, за энгийнээр хэлэх юм бол манипуляц хийх, тарих угаах ийм процесс маш их болж байгаа. Ялангуяа сонгуулийн үед болдог байсан үйл явдал өдөр тутам болдог болчихсон. Тэгэхээр яг бид нар ингээд цэвэр оюун санаагаар уураг тарихаар саруул ухаанаар асуудлыг шийдэхээс илүүтэйгээр салхинд хөөгдөж байгаа хамхуус шиг PR-ийн шийдэл гаргадаг болчиход байгаа юм. Энэ нь бол төрийн ордонд асар хүчтэй ороод ирсэн тэр одоо цунамины голомт нь төрийн ордноос ашиг сонирхолтой хүмүүсээс гардаг болчиход байгаа. За энийг дасан зогсоох зүйл юу юм бэ гэхээр хувь хүний одоо сэтгэл хөдлөл нөгөө талд нь институт хоёрыг бид нар ингэж ялгаж салгах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Тэгэхгүй болохоор энэ сайн хүн юм аа. Эсвэл энэ муу хүн юм аа гэсээр байгаад энэ хандлагаасаа болоод цаана байгаа институцийн мөн чанараа бид нар гээчээд идэг болцсон. Энэ үүднээс энэ парламентын засаглалын ач холбогдлыг үгүй хийх, бууруулах энэ зүйлүүд байгаа. Манай улсын парламентын хамгийн өндөр ёс зүйтэй хүн хүртэл бие хамгаалах хурлын мэх хийх төвшөнд хүрсэн байгаа. Яагаад тэгэхээр улсын хурлыг хинч хүндлэхгүй болсон. Засгийн ч хүндлэхгүй, хотон ч хүндлэхгүй. Энд хүндэл гэдгийн цаана хариуцлага, хяналт тэнцэл буюу check and balance явж явах хэрэгтэй байхгүй юу? Хууль санаачсан хуулиа хэрэгжүүлэхэд хяналт тавих хэрэгтэй. Парламент нь сайднараа дуудаад ирдэггүй. Засгийн газартаа шаардлага тавиад тэр нь ор нэр мөр. Ингээ хотод тодорхой хэмжээгээр шаардлага тавиад энэ үндслүүдэд тайлбарлахлаар PD-гээд байдаг. Ийм л болцсон. Энэ үүднээс бол ер нь энэ цаашаа нөгөө цэрэн зээжиндээ бүксэн бөөрөндөө гэдэг шиг зарчмаа дах ёстой, хуулиа дах ёстой гэсэн зүйл явж байгаамаа. Энд одоо улс төрчид юм уу ялангуяа одоо энэ эрх баригчд эмзэглэх хэрэггүй. Энэ цаашдаа Монголд хэрэгтэй зүйл болно. Парламентын засаглалыг, парламент ёсыг чадваржуулахад хэрэгтэй зүйл болно. Зүгээр хуулийн төсөл дээр байгаа тодорхой зүйлүүд хилцүүлгийн явцад бол бас нанта санта яригдах байх. Жишээлбэл одоо тэр их хурлын даргаыг одоо сонгох сонголтын одоо тооны асуудал ч гэдэм үү, саналын тооны асуудал ч гэдэм үү. Энэ дээр одоо хүмүүс олон ургуулж үзлүүд гарах байх гэж бодож байгаа юм аа. Тэр ер нь бол одоо бид нар ялангуяа энэ парламент байгаа хүмүүсийн төрийн ордноосоо энэ манлайлалыг эхлүүлэх ёстой. Бүх юмн дээр баримтын шалгалт буюу факт чекинг хийдэг байх ёстой. Улс төрчид байр суурь илэрхийлэхдээ, мэдээлэл хийхдээ бусдын нэр төр алдар хүндэд халдахгүй, ёс зүйтэй, хариуцлагатай, бодиттой, баримттай зүйлийг хүйтэн тарих одоо хүйтэн локкоор ярьдаг байх ёстой. Тэгэхгүй болох юм бол ерөнхийдөө ингээд нэг өдөр улсаараа хин нэгнийг ардын баатар болгоод нөгөө өдөр нь улсаараа түүнийг төрийн дайсан болгодог. Ийм л болцсон. Энэ сэтгэл хөдлөлөөр өдөрдүүлсэн эмоц түшгэлсэн улс төр гэдэг бол Монголын сайн сайхныг хорлож байгаамаа. Тийм учраас бүгдээрээ энэ хуулийг бас үзэл санааныхын хувьд дэмжээсэй гэж бодож байна. Энэ бол зөвхөн өнөөдөр эрх баригч намыг чадах гээд байгаа сөрөг хүчний үйлдэл огт биш бөгөөд урт хугацаанд Монголын парламент ёсны төлөвшөлд асар хэрэгтэй эмчилгээ гэж харж энэ одоо үнд зүйлийг дэмжээсэй гэж бодож байна. Нөгөө талаасаа бас завсар дунд нь байгаа засах шаардлагатай санаа оноонууд дээр бүгдээрээ нээлттэй хилцүүлэг явуулъя гэдгийг та бүхэнд хэлмээр байна.